Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган энэ сарын 26-нд амжилттай болж өндөрлөлөө. Мэдээлэл сайтай шин санаа оноо өгөх чуулганыг жил бүр зохион байгуулж байгаа ч гэсэн хүсэлтийг чуулганд оролцогчид тавьж байсан юм. Тус чуулганд дархан уулах төв, Сэлэнг, Говь Сүмбэр аймгийн засаг дарганаар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарганаар бүх салбарын төлөөллийн хамт Улсын их хурал, яамд мэрэгжлийн холбоотууд, олон улсын болон бизнесийн байгууллагуудын удирдлага мэрэгжилтнүүд хүрэлцэн ирж оролцжээ. Чуулганыг Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Гэрднуат, Конрад Аденур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йохан Пурман нар нэж үг хэлсэн юм. Төвийн бүсийн өрсөлдөх чадрын чуулганы зохион байгуулснаар Дархан уул, Төв, Сэлэнг, Говь Сүмбэр аймагуудын урт хугацаанд бодлогын дэвшилд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл төлбөрийн урьдчилгааг сайжруулах, цаг үеийн тодорхойлсон зорилтууд шийдэл гаргах замаар төвийн хэмжээний төлөөлөлд хамтдаа хэлцэх ажилтнаа зөвлөж байна. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийг харьцуулсан тайлан гаргаж байна. Чуулганы эхний хэлэлцүүлэг төвийн бүсийн хөгжлийн бодлого хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүдэд сэдв дор явагдсан бөгөөд энэ тухай эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга доктор Цагаан илтгэл тавьсан юм. Илтгэгчийн гол мессеж нь хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал удирдах чадна гэсэн гол иш үг байлаа. Би энгийн жишээн дээр хэлье гэж бодож байна. Тэгэхээр хүн бол ингээд ямар нэгэн хэмжиж ихтэй сурах нь гэж чухал. Тэгээ хэмжиж чадах юм бол өдөртөж болдог. Өдөртөж чадах юм бол одоо сайжруулж болдог, хөгжүүлж болдог. Тэгэхээр хувь хүн ингээд жингээ мэддэг ч юм уу даралтаа мэдэх юм бол өөрийг ингээд өдөртөж менежлээд эрүүл чирэг байж болж байгаатай адилхан одоо бүх зүйлийг хэмжиж болно. Дэлхий дээр өнөөдөр хэмжиж болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр аливаа улс орон нэг ч гэсэн одоо хөгжлийг хэмждэг тийм бас метр одоо тэр даралтын аппарат шиг тийм одоо арга хэрэгсэл хэмжүүр бол байна л да. Тэгээд бид нар бусад орнд тэгж хөгжлийн хэмжүүртэй судалгааны төвтэй байдгийг бид нар мэдээд тэгээд дэлхийн өсөлтөх чадварын судалгааны төвтэй бид нар гэрээ байгуулад тэгээд өнгөрсөн 8 жилийн хугацаанд их зүйлийг сурсан. Тэгэхээр яагаад энийг байгуулж ажилласан бэ гэхээр Монгол улс гэдэг аймаг сумаас бүрдэн. Тэгэхээр улс гэхэр чинь дотроо хүмүүс байна, газар нутаг чинь ус бэлчээр, агаарын чанар, дэд бүтцгээд маш олон үзүүлэлт байдаг учраас тэр бүгдийг ингэж судлаад хэмжээд нэг хэмжүүрт оруулах нь бол их олон талын ач холбогдолтой байдаг юм байна. Тэгээд ямар ч байсан ингээм өнгөрсөн хугацаанд бол манай өсөлт чадрын тайлан улсынхаа гаргаад бид нар дэлхийн судалгааны төвтэй хамтраад ингээд 60 хэдэн оронтой харьцуулаад ийм тайлан гаргасан. Тэгээд яг нэг хэмжүүрээр дэлхийн 60 хэдэн орон уралдаж байгаа. Тэрэн дотор Монгол улс маань сүүлийн одоо 4 жил ороод ингээд явж байгаа. Яг араасаа одоо тоолоход амархан байр эзэлж байлаа ч гэсэн уралдаанд орж ийн гэдэг бол их сайн хэрэгэлтэй. Өөрийгөө мэдэх. Тэгэхээр хэмжиж чадах юм бол өдөрт чадна гэсэн. Тэгэхээр бид нар энэ аймагуудын өсөлтөх чадрыг бол нийтдээ бол 181 үзүүлэлтээр 4 багц үзүүлэлтүүдээр гаргадаг. Энэ бол эдийн засгийн тамирчдын засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцгээр энэ 4 багц үзүүлэлтүүдээ дотор нь задлаад тэгээд 181 одоо үзүүлэлтүүдээр тайлан гаргадаг. Энэ үзүүлэлтүүдийн 3/2 нь бол одоо hard data буюу статистик мэдээлэл, 3/1 нь бол одоо тухайн аймаг манай улсын хэмжээнд хамгийн их амжилттай бизнес эрхэлж байгаа компаниудын дарганараас одоо нууцаар санал авч нэгтгэж гаргадаг юм аа. Тэгэхээр ер нь өсөлтөх чадвар гэж юу юм бэ гэхээр эцсийн зүйлдээ бол тухайн улс ч байна уу, аймагч байна уу өөрт байгаа бүх нөөц болцоогоо дайчлан ажиллаад одоо удирдаад ард иргэдээгээ чинээлэг аюулгүй ад жаргалтай амьдруулахад маш энгийн ойлголт. Хамгийн одоо проблем хүндрэл засаглалын үр ашигтай холбоотой байна. Засаглал улсын хэмжээнд ч тэр, аймгийн хэмжээнд ч тэр, бүсийн хэмжээнд ч тэр. Тэгэхээр энэ засаглалын үр ашигтай та нар доошоо ингэ өөрчлөлт орсон тэр юмнуудыг хардаа. Сүүлийн жилүүдэд энэ одоо засаглалын үр ашигыг дэвшүүлэх Монголын өнөөдөр байгаа бүх хүндрэл бэрхшээл энэ дийлэнх нь засаглалтай холбоотой гэдэг нь судалгааны дүн харуулж байгааг харуулсан юм зүйл байгаа. Бизнесийг бол харьцангуй гайгүй, эдийн засгийн тамирт их бууссан ч гэсэн гайгүй. Тэгэхээр энэ тайлангаас юу харж болох вэ гэхээр аймаг болгоны сайн сул талуудыг бол харж болно.
За аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалын үед хийгдсэн бодлого байсан. Одоо бол аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгал буюу зөөлөндийн төвцөд тулгуурласан төлөвлөлтүүд бол энэ дараагийн бүсгүйсэн хөгжлийн бодлогод маш шинэлэг хэлбэрээр орж ирж байгаа. Та бүхэн мэдж байгаа бох дэлхийн одоо авралгаараа тэргүүлж байгаа 10 компани бол өөрсдөө ямар нэгэн үйлчилгээ байхгүй зөвхөн одоо энэ аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгалын платформ дээр ажиллаж маш их орлогыг хийж байгаа. Тэгэхээр Монгол улс өнөөдөр бүх үйлдвэрийг бас бүгдийг барих ёстой юу буюу энэ аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгал буюу илүү энэ оюун ухаанд чиглэсэн эдийн засгийн бүс нутгийн бодлогыг хийх үү гэдэг маань бас ихний өмнө тулгарч байгаа нэг юм сорилт болж байгаа. Тэгэхээр бид нар маш хурдан ийшээ шилжиж чадах юм бол илүү өөр төвшөнд одоо нөгөө масс үйлдвэрлэл чинь багасаад тухайн яг хүн зориулсан үйлдвэрийн тухай яригдж байгаа. Тэгвэл бид нар том үйлдвэр хөгжүүлэх биш илүү соёлын өв, илүү оюун ухаанд чиглэсэн Монголын онцлог чиглэсэн цөөн бүтээгдэхүүнийг дэлхийн одоо өндөр орлоготой хүмүүс зориулж хийх ч юм уу. Энийг бид нар аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгал буюу цахим сүлжээгээр заах. За соёлын энэ бүтээгдэхүүн аялал жуулчлалаа бид нар цахим хэлбэрээр гаргаж хил давуул заах. Өөрөөр хэлбэл одоо манай мах энэ арьс бол хил гарах гэж маш их мэргэжлийн хяналтын асуудал болон энэ тарифын асуудал байдаг. Тэгвэл цахим хэлбэрийн бүтээгдэхүүн бол маш богино хугацаанд ямар нэгэн хил гайл орон зай байхгүйгээр бид нар бол орлого олох боломжтой ийм салбар байна. Манай хөлзөр хатуудын төвсөлсөн гол ус дулаан бичиг хүчнийхээ хүчин чадлыг 20-с 60% ашиглаж байна. Цаана нөөцөө бичиг хүч үйлдвэрлэл бидэнд нөөцөө дулаан, уур, ус бүгдэнд боломжтой. Зөвхөн зөвлөх байгууламж өнөөдөр бид 22% ашиглаж байна. Тэгэхээр энэ бүтцийн хувьд хатуудын бүтцийн хувьд бидэнд боломж байна. Ам зөвл бид бүтцийг гаргах уу гэдэг дахин хөвтөд хөгжүүлэх. Бид бол одоо нэлтэй үдэж байгаа авсан хүчний нөөц байна. Улаанбаатар хотын ажлын үйлдвэрлэл юм бол маань одоо 180-аас хэдэн байж байгаа юм шиг эрдээ өгөөж идэх болсон байна гэж хэлээ. Тэгэхээр манай бүсгүйчүүд зэлийн аймагт онцлогын харагддаг тэр бүгдээ доорх тоогийн одоо хамгийн одоо тохиомжтой юм бүсгүйчүүд учраас энэ тал дээр бол өсгөө бодлогоор ажиллаж байна. Мөн одоо зэлийн аймаг эдийн засгийн бодлогоор сум бүртний үйлдвэрлэлээ хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг батлахтаа бол бид бүгсүндийнхээ одоо хотын хэрэглэгчдийг сундынхаа бүгсэлсэг дараагаар гонжогийн одоо үтсдоотан олцоод тэдний одоо бүсгүйчдээ ана одоо бүсэд ямар үйлдвэр авах юм энэ үйлдвэрийг одоо бид харилцан яа дэмжиж явах юм бэ гэдэг одоо сонголтыг хийж энэ оны төсөвт зөвлөж өөрөөр хэлбэл ажиллаж байна. Улсын аймаг Улаанбаатараас 200 км зайварч. Тэгэхээр Улаанбаатарын хүн амаа тэлэх боломж говьсон төлөв байна гэж харж. Бидний ярьдаг тэр ихтэй сургуулиудыг шилжүүлэх гэдэг юм уу? Өөр одоо ямар том бүтээн байгуулалтын ажлуудыг хийж зохиолдол тэрээс ч одоо бид хүн амаа өсгөх гэдэг яаж өсгөх? Монгол улсын бодлогоор говьсон аймагууд тодорхой хэмжээний том асуудлууд шийдэж тэрний дагуу хүн ам очсноор Улаанбаатар хотын төвлөрөлтийг сааруулах ийм боломж байгаа гэж. Яг нарийнда хөгжил яриад байхдаа иргэдийн санал илүү усэндээ тулгуурлын зүг бахаа. Гэхдээ шинж ухааныхаа оролцоо түүн дээрээ суулж хөгжлийнхөө төлөвлөлт бүтц схемээ авчихгүйгээр нэгэд болчихгүй байгаа байх гэж ингэж харж байгаа. Тийм учраас би энэ шинж ухааны паркийг байгуулах ёстой. Энэ бол Монголын хөгжил, энэ аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд их том төлөв болсон ийм байгууллага болох ёстой гэж ойлгож байгаа. Энэ талаас нь хараад үзээд байна.